Цэсний туулга хийлгээд хөвлийн тойргоос 5-10 см одоо хасаарай. Эсвэл 5-10 кг одоо тураарай ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар энэ цэсний туулга эмчилгээг бас нэлээдгүй Facebook, интернетээр бас нэлээдгүй сурчилдаг болсон байгаа. Өвлийн улирал чинь ер нь бол энэ хүүтэн цаг агаартай. Дээрээс нь дотор халуун элч хурж идэг. Дотор халуун элч ингэж хураад энэ дотор халуун элчээрээ энэ өвлийн цаг агаарын хүүтнийг давж идэг. Тэгтэл цэсний туулга хийгээд энэ дотор халуун элчний гадагшаа ингээд хөөгөөд энэ галын элч ходоодны элчийг хөөгөөд ирэхээр хоол шингэхгүй байх, амархан даарах, бээрэх иймэрхүү асуудал үүсдэг. Нөгөө турах зорилгоор цэсний туулга хийгээд хахаар эсэргээрээ хоолн шингэхгүй, хавгандаг, дээрээс нь амархан даардаг, хөрдөг, бээрэг болчтой. Тураяа гэдэг зорилгоор л одоо цэсийг ингээд туулгаад байдаг. Яг өнөөдөртөө одоо нэг тодорхой хэмжээгээр хөвлийн тойргоос хасагдаж болох ч гэсэн ирээдүйд нь дагаж үүсэх энэ сөрөг нөлөө өвчлөлийг бас ийм байдгийн байна гэдгийг бас анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Онлайнаар одоо цэсний туулга хийлгээл одоо турах гээд байгаа хүмүүс өөрийнхөө одоо бие махбодыг ч тогтоолгоогоор нэг эмчилгээнд одоо бүх хүн одоо хамрагдах гэдэг шүү дээ. Одоо 100 гараач байдаг юм. Нэг цэсний туулга гэдэг эмчилгээнд л одоо бүгдээр адилхан нэг эмчилгээгээр адилхан цэсний туулгын ус уух хэмжээгээр одоо туулах гэдэг. Энэ би заавал зайлшгүй энэ цэсний туулга хийх ёстой юм уу? Заавал би ингэж турах ёстой юм уу гэдгийг бас их бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол өвлийн улиралд одоо шинэ жилээс наан одоо туулга хийлгээл турах гэдэг иймэрхүү юмнууд их байдаг шүү.